Тэнгэр телевиз Coop 17 шууд дамжуулалтын хөтөлбөрийг та бүхэндээ хүргэж байгаа. Манай студид яг одоо CPR-ийн бизнесийн зөвлөх ган баяр болон Mon Pellets компани үйл ажиллагаа хариуцсан захирал Дэлгэр манаар хүрэлцэн ирсэн байна. Өглөөний мэнд хүргэе. Ер нь та хоёр манай үзэгчдэд хандаад өөрсдөө товчхон танилцуулаад өгөөч. За. За намайг Дэлгэр маа гэдэг. Би Mon Pellets гэдэг Монголын 100% хоньны насаар органик бордоор хийдэг үйлдвэрлэгч байгаа. Тэгээд манай компани болохоор ер нь хаягдж байгаа ноосыг одоо байгальд хамгийн ээлтэй аргаар буюу ус болон химийн байц хэрэглэхгүйгээр үйлдвэрлээд тэр үйлдвэрлсэн бордоо маань одоо Монгол улсад мод тарих, газар тариалан, хүнс хүнслэмжийн ногоо, гэрийн цэцэг болон уулуурхайн одоо нөхөн сэргээлтэнд хэрэглэгддэг. Тэгээ бид ер нь бол бас экспортын зах зээлд Монголоос гарч байгаа цорын ганц органик бордоо байна. Таны хувьд? Наавал гамбай гэдэг манай байгууллага болохоор ерөнхийдөө хөдөө аж ахуйн чиглэлийн судалгаа төсөл projektуудыг байгуулга байгаа. Тэгээ энэ удаа бид Coop 17 зориулаад юу хийсэн бэ гэхээр мачтын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор сургалтын хөтөлбөр боловсруулсан байна. Энэ хөтөлбөрийн дагуу бид ерөнхийдөө мачтыг эдийн засгийн хувьд илүү үр дүнтэйгээр мал аж ахуйгаа ашиглаж одоо хөгжүүлж илүү мал аж ахуйгаа ашиглаж одоо үр дүнтэй одоо юу гэдэг хэрэгжүүлж яваасай гэдэг үднээс хийж байгаа. Тэр утгаараа бол энэ илүү манай улсын мал аж ахуйн салбар дахь эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх. Нөгөө талдаа мал аж ахуйс гарч байгаа түүхийдийг илүү одоо экспортын чиглэсэн байдлаар үйлдвэрлэх тэр чиглэл рүүгээ явж байгаа. Одоо манай нэг хамтрагч маань бол энд сууж байна. Зөвхөн бид нар зөвхөн ноос дээр яхад л юмрхүү тэгэхээр малаас гарч байгаа маш олон бүтээгдэхүүн бол зүгээр хаягдж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тал руу бид нар илүү сургалтын хөтөлбөр санаачилж байгаа. Тэгэхээр яг энэ миний урд хоньны ноос тойрог эдийн засаг салбар хоорондын уялдаа холбоо гэсэн тайлбар байна л да. Энэ талаар яг энэ хоньны ноосны бордооныхаа талаар илүү бас дэлгэрэнгүй хэлж өгөөч. За тийм манай бордоо маань өөрөө бас айгүй онцлогтой. Дээрээс нэг аюу олон салбарын юм уялдаа холбоо хангасан бүтээгдэхүүн болдог байхгүй юу? Нэгдүгээрт нь болохоор эн чинь өөрөө нөгөө эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөл байгаа. Хоёрд нь энэ гадаад худалдаа харилцааталтай болохоор экспортын уулуурхаан бус экспортын шинэ төрлийн бүтээгдэхүүн. Хөдөлмөрийн зах зээл дээр болохоор бид нар одоо энэ SRP-тэй ажилладаг нөгөө малчин залуучуудыг чадахжуулах сургалтын хөтөлбөрийн нэг нь өөрөө хонь харгах одоо технологиг Шинзланд, Австралийн цахилгаан авч хэрэглэдэг. Энэ утгаар Монгол улсад 20 сая хонь байгаа. Тэр 20 сая хоньыг өдөрт 250 хонь яргадаг чадамжтай 1500 залуу хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ хөтөлбөрийг бас улс орон даяар дамжуулах буюу хөдөлмөрийн зах зээлээ бас бид нэр дэмжих зорилготой. Байгаль орчны салбартаа болохоор нөгөө мод тарьж байгаа, уулуурхайн нөхөн сэргээлт хийж байгаа, хөрс сайжруулж байгаа, бэлчээрийн дараатал гэдэг одоо энэ Coop-ийн үндсэн сэдвийн хүрээнд болохоор энэ байгалаас гарч байгаа ноосоо тэр дундаа муу ноосоо бид нар буцаагаад байгалдаа бордоо олгож ашигладаг. Тэгээ хамгийн сүүлийн салбар мэдээж сая дөрцөө уулуурхайн салбар Монгол улсын ашигт албарын хуулийн 39-1-ийн 4-т Монгол улсад үйлдвэрлэсэн органик бордоог уулуурхайн нөхөн сэргээлт хэрэглэхээ гэж заасан байгаа. Тэгэхээр нэг уулуурхайн салбарын бас бид нөгөө байгаль дээлтэй аргаар нөхөн сэргээх боломж нь одоо Монголын үндэсний үйлдвэрлэгч биднэртс байгаад байгаа байхгүй. Яг одоо энэ дэр нэмэт хэлэхэд бол хоньны ноосны тухайд бол манай малчд маань ихэнх нь яг ингээд баг одоо хоньны ноосхоо болчиход ингээд бэлчээд хаягдаад байгаа байхгүй юу. Цөөн тооных нь ингээд гараа хаачаараа ажиллаад ингээд тушааж байна. Ихэнх хэсэг нь бол ингээ бичээд хаягдж байгаа. Бид нар бол бидний хийж байгаа ажил бол ерөөсөө тухайн малчны хувьд сүрэгт эзэлж байгаа эр малын тоог цөөлөх. Яг л тэр чинь өсөддгүү, үрждгүү маш тэр мал бол тэрний оронд төрлөх их малыг нь их олон болгоё. Тэгээд эндээс авч байгаа малын ашиг шимээ нэмэгдүүлье. Малын тоог илүү чанартай байлгая. Зөвхөн нэг тоо биш. Тэр малаас авч байгаа ашиг шимээ нэмэгдүүлье. Нөгөө талаас тэндээс гарч байгаа нөгөө ноосны чанар илүү сайжирна. Яг нь бичээр дээр олон жил болцсон тэр эр малын ноос бол нэг өөр, залуу малын ноос бол бас нэг өөр. Тэгээд тэрийгээ дагаад энэ бордооны чанарс нэмэгдэнэ. Нөгөө талдаа бэлчээр дээр олон жил болж байгаа тэр эр малын оронд төлөх их малаас гарч байгаа жил болгон гарч байгаа тэр их шинэ мал хург одоо төл мал бол эдийн засгт илүү үр ашигтай байна. Тэрийгээ дагаад малчтын эдийн засгийн орлого бол илүү сайжирна. Нэг малчинд оногдож байгаа бодит мөнгө орлого нь эрс нэмэгдээ явах юм. Гэтэл одоо манай малчтын гэдэг юм уу манай төрийн барьж байгаа бодлого болохоор тоог нь илүү чухалчлаад одоо гэдэг мянгат малчин, улсын сайн малчин, аймгийн сайн малчин гэж яваад байдаг. Гэтэл тэрийг шалруулж байгаа тэр журам нь болохоор
тоо заасан байдаг байхгүй 1000 гэдэг тоол заасан. Гэтэл уг нь бол тоо биш чанарыг заасан бол чинь энэ бордооны түүх эдэнч чанартай болно. Нөгөө тал дээр зах зээл нийлүүлж байгаа махан бүтээгдэхүүн малын гаралтай түүх эдийн чанарч эрс сайжраа явчих боломжтой бүрэн боломж нь байгаа. Гэтэл төрийн одоо барьж байгаа бодлогоч буруу болцдог. Тэргээд дагаад малчтын хандлага сэтгэлгээнч тоо руу яваад байгаа нь өөрөө эргээд зах зээл дээр чанартай түүхийд одоо бүтээгдэхүүн нийлүүлж байгаа юу гэдээ харахаар бас үгүй. Нөгөө талдаа энэ чөтгөрийн тойрогт орчод байгаа байхгүй юу. Малчин их хэмжээний ингээд сайхан орлоготой сайхан амьдрыг гэхээр нөгөө малын тооны өсөлтөөр тэр нөхөстэй болчиход байгаа. Гэтэл нөгөө талд нь бол цөөн тооны малаас өндөр ашиг авчих боломж нь байгаад байна. Тэрийг ингээд ашиглаж явуул үгэн болно. Гэтэл чанартай гэдэг нь гадаадаас их юм ажихтай биш. Зүгээр сүргийн бүтцээ хуучин шигээр болгоч. Өөрөөр сүргийн бүтцийн 60-аас 70% төлөх их мал байх юм бол тэр сүргийн бүтцөө зөв явж байна гэсэн. Тэргээд дагаад малын чанар эрс сайжраа явчихдаг. Иймэрхүү бидний хийж байгаа ажил бол хуучин байсан юмыг эргээд сэргээе. Тэрний шаардлагатай төсөлбөрийг хэрэгжүүлье гэсэн ийм зорилготой байдаг байхгүй. Тийм бас яг энэ COP17-гийн үеэр бид нар малчтын төлөөлөлтөй ч гэсэн ярилцлага хийсэн л дээ. Тэгэхээр сүүлийн үед бас яг таны хэлж байгаачлан тооноос илүү малчтын холбоо хоршоолыг байгуулад хамтраад илүү фармын чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа тийм хүмүүс ч гэсэн бас ер нь нэмэгдэж байгаа юм байлээ. Тэгээд өнөөдөр COP17 хурлын газрын өдөр тохиож байгаа. Тэгэхээр яг та бүхний хийж байгаа зүйлс Монгол орны газрын дороотол, бэлчээрийн дороотол, цөлжилт энэ бүгдэд ямар одоо үр ашиг, сайн үр дагаврыг авчрах вэ? За ер нь бол ингэнэ. Одоо юу гэдэг 1000 малтай айл одоо хуучны үг гэдэг шүү дээ бидний үг дээдсээ хэлдэг эсвэл нэг хотонд 800-аас дээш малтай байгаад эхлэхэд л тухайн сүргийн бүтцийн чанарын эрс ингээд муутай авчдаг гэдэг бол 80-аад оны, 70-аад он, 60-аад онд байсан малчтууд бүгд ярьдаг байсан. Одоо 90 оноос хойш тэгж ярих болчиход байгаа нь нөгөө нэг хотонд байх малын дээд тооч нь өөрөө тэдчүү гэдэг манай уламжлалтаар уг заасан байсан байхгүй. Гэтэл одоо эсрэгээр 1000-аас дээш 2-3 мянган малтай айл ингээд 2-3 хотонд ингээ хуваагдчихаар тэр бэлчээрт үзүүлж байгаа нөлөөлөл нь асар их болчихсонгод тэр нэг малын идэж байгаа өвсийг 2-3 мал хуваагаад идчихээр тэр малчин ингээд юу гэдэг одоо хүнээр ирээд хагас өсөлгийн байдалтай болчихж байгаа байхгүй. Тэр чинь нөгөө нэгэнт хагас өсөлгийн байдалтай дутуу хооллоо дутуу идээшилж байгаа бол биологийн хуулийнхаа дагуу тэр мал давж арах хэрэгтэй байхгүй. Энэ бол биологийн хууль, байгалийн хууль юм да. Тэр давж арна гэсэн биеийн жижигхэн болно, ашиг юм тэрийгээд байгаа буурчин. Тэр зах зээл дээр нөгөө тэр малыг зарах гэхээр үнд өрөхгүй. Тэг үнд өрөхгүй учраас малчин хүн яах ёстой? Тоогоо олон болгочихж байгаа байхгүй. Ийм л юм ингээ нэг чөтгөрийн тойрогтой орчуулж яваад байгаа. Тэгэхээр энэ тойрогоос гарч иж бид нар дараагийн арай өөр юм ярих хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгэхээр шууд газартайгаа бол мэдээж холбоотой. Тэгэд үр дүнд нь мэдээж тухайн малчин байна уу, трайланчин байна уу те бүгд л одоо ингээ тижэл тарьдаг болчихлоо шүү дээ. Ялангуяа малчт маань сүүлийн их ногоон тижэл тарьж байна. Тэгэл манай төрдсөн бол удаач гамны барьж болгочихсон ингээд сайдын хийсэн үгэндээс гарч байгаа шүү дээ. Малчтад ногоон тижэл тариалтан зориулаад ингээд төсөлбөр хэрэгжиж байгаа гэдэг. Гэхдээ нэг юм одоо орчиход байгаа. Одоо суулгал гэж манай удаач яам бол тэр ногоон тижэл тарьж байгаа талбайгаа юугаар бордох юм бэ гэдэг ерөөсөө ярихгүй байхгүй. Чинь уг нь энийгээр бордох хэрэгтэй байхгүй тийм ээ. Тэгээд ихгүй байгаа. Тэгээд энэ өөр ингээд нэгдүгээр бид нар газраас ашиг шимийг авч байгаа бол эргүүлээд газартаа хөрөнгө оруулалт хийх ёстой гэдгийг бид ерөөсөө ойлгохгүй байгаа. Тэгэхээр тэрийг л ингээд ойлгочих юм бол уг нь ингээд бүх юм зөв голдролтоор явчих юм. За манай хувьд болохоор яг нөгөө багийн хэлдгээр ер нь дотоодын хэрэглээ бас аягүй чухал. Ягаад тэгэхээр эн чинь өөрөө нөгөө бид нар ямар ч импортоос хамаарсан одоо орц найрлагагүй яг Монголынхаа хоньноос харгаж авсан тэр дундаа хаягдаад өмнө нь шатаагдаад нөгөө нэг бидний яриад байгаа карбон үүсгээд байгаа энэ утаа үүсгээд байгаа тэр хог хаягдлыг боловсруулад байгаа байхгүй. Нэгт нь хоёрдны бордоо ч өөрөө хөрсөнд орохороо чийг барьдаг. Энэ нөгөө ноос гэдэг чинь өөрөө ингээд усыг ингээд өөртөө шингээдэг чадамжтай. Тэгэхээр хөрсөн доор нөгөө манайх шиг одоо хурд хүнс багтаа ус оронд энэ бордоо хэрэглэх юм бол хөрсний чигийг бас их сайн барина. Гуравдны чинь нөгөө өндөр азоттой буюу хөрсний одоо үржил шимийг аягүй сайн дэмждэг. Тэгэхээр нөгөө үндэсний үйлдвэрлэгч маань одоо
зөвхөн манах гэхгүй те нөгөө дахианы сангас, ясны бордоо, одоо хоньны насан бордоо, хог эглийн бордоо гэдээ байгаа. Эднийг нөгөө нэг одоо төрийнхөө бодлогоор газар тариалан болон энэ хүлэмжийн хүнсний ногооныхоо бас нөгөө бордооны урамшуулалт гэл янз бүрийн урамшууллын хөтөлбөрүүд байгаа даа ш. Энийг хэрэгжүүлж чадвал нөгөө тарьж байгаа хүмүүс маань ургац цайтай байна. Хүрсэн ч гэсэн тодорхой хэмжээгээр авж байгаа хэмжээ буцаагаад бордоогоо өгөхтэй. А нөгөө талдаа идж байгаа хүмүүс нь органик бордоо идэхэд ядаж ирүүл нөгөө хөрс ирүүл бол хүн ирүүл бол бас орон одоо аюулгүй гэдэг шүү дээ. Тэгэхээр бас тэр утгаараа манайх бас энэ өнөөдрийн өдөртөөс 2 3 хөтөлбөрөөр сайд ивентүүдэд оролцохоор байгаа. Тэгээ ер нь ингээд COP17 Монгол Улсын зохион байгуулагч энэ хурал маань дуусахад одоо хэдэн хоног үлдээд байна. Та хоёр ер нь ямар үр дүн гараасаа гэсэн хүлээлттэй байгаа вэ? За яг миний хувьд бол юу харж байгаа нөхөр ямарсан би одоо зөндөө олон малцтай уулзж байна, гадна дотны хүмүүстэйшээ суулж байна. Хамгийн гол нь миний хүсэж байгаа юм бол мэдээж санхүүжилт авах хүсэж байгаа тэр тодорхой нөгөө гол үр дүн бол эцсийн хэрэглэс нь хийхээр малт ерөөсөө цэвэр малчд л байгаа байхгүй. Малчд маань жоохон гэдэг нэг арай өөрөөр асуудлыг арай өөрөөр хардаг болоос юмыг арай өөрөөр сэтгэдэг болоос тоо биш чанар чухал шүү гэдгийг ойлгоос тэ нөгөө энэ бүгдийг нийлүүлээд хэлэх ганц үг нь ерөөсөө санхүүгийн мэдлэг боловсролтой болооч ээ. Ерөөсөө энийг л хүсэж байгаа. Тэгээд олон ч малцтай уулзж байгаа. Тэгээд тодорхой хугацаанд ярьж ойлгож байгаа. Тэгэхээр үр дүн гарнаа л гэж үзэж байна. За манай болохоор мэдээж COP17 бол Монгол улсад маш их анхаарлыг татаж чадж байгаа. Тэгэхээр энэ анхаарлыг татж байгаа дээр энэ үндэсний үйлдвэрлэгч маань хийж байгаа юмнуудаас сайн танилцуулаад боломжтой нэгэн санхүүжилт аваад манай хувьд бол илүү нөгөө бүтээгдэхүүн маань цоо шин зах зээл дээр гарч байгаа учраас олон Монгол одоо гадаад гэлтгүй те Монгол хүмүүс маань манай бүтүүдээр орж ирж танилцж байгаа. Тэгээд аж ахуйн амны мал аж ахуйн газрынхандаа бас баярлалаа гэж хэлмээр байна. За цаг гарган ярилцлаа гэсэн та бүхэндээ баярлалаа. За. Өдөртөө манай студид CPR-ийн бизнесийн зөвлөх хаан баяр болон Mon Pellets компани үйл ажиллагаа хариуцсан захирал Бэлгэр маань нар хүрэлцэн ирж ярилцлаа. COP17 шууд дамжуулалтын хөтөлбөр хөрвүүлж байна.